удирдах ажиллагааны төлөөлөл, ертөнцийн судлаач багшлын төлөөлөл, төгсөгчдийн холбооны төлөөлөл, мөн оюутны холбооны төлөөлөл ингээд тав хүнтэй одоо төс бодлого гэхэд хэвлэлийн махбар хийхээр энэ сургасан байна. За Монголын үндэсний их сургууль 1998 оноос хойш дээд улс орны салбарт үйл ажиллагаа явуулж байгаа. 19 дахь хичээлийн жилийн өнөөдөр ажиллаж байна. Өнөөдрийн мэдлэг 13,000 оюутантай 500 шахам эрдэмтэн судлаач багш нартай Монгол улсын дээд улс орны салбарын томоохон их сургуулиудын нэг болж өргөжж чадсан. Өнөөдрийн мэдлэг Монголын үндэсний их сургууль Монголд анх удаа 16 давхар том одоо Монголын төвөнд анх удаа одоо хамгийн том гэж хэлж болохоор шинжлэх ухаан инновацийн төвийг одоо барьж бүтээн байгуулж байна. Мөн хамгаалах ухааны их сургуулийнхаа нэргэд 200 ортой эмнэлгээ барьж байна. Ингээд Монголын үндэсний их сургуулийн бүтээн байгуулалтыг одоо нийслэлийн оюутнуудын манай нийгмийн нүдэн дээр одоо ил тод ингээд бүтээн байгуулалт явуулж үргэлжилж байна. Хоёрдугаарт Монголын үндэсний их сургуулийн бүтээн байгуулалтын хоёр дахь том чиглэл бол Аз төдийгүй дэлхийд одоо дэлхийн олон улсын жижиг стандартад нийцсэн ийм оюутны кемп хотхоныг өөрийн эзэмшил газар дээр одоо байгуулах тухай ийм төлөвлөгөө хийгдээд хамтарч байгууллагуудтайгаа төлөвлөлт бизнес төлөвлөлтөө хийгээд тэнцвүүг нь гаргаад зураг төслийг гаргаад ингээд сая өнгөрсөн 5 сарын 11-ний өдөр шавын тавьсан. Энэ газар бол хаан үйлдвэрийн 11-р хорооны нутаг дэвсгэр бидний нэрэлтгээр Зайсангийн аманд байгаа хүмүүсийн байдалтай газар. Өнгөрсөн 2016 оны 4 сарын 11-ний өдөр байгаль орчны аялал жуулчлалын яамны холбогд халбан тушаалтнуудтай хууль дүрмийн дагуу гэрээгээ хийгээд энэ газрыг Монголын үндэсний их сургуулийн одоо ашиглахаар ийм одоо гэрээг хийсэн байдаг. За гэтэл одоо сэдхэн юм 5 сарын 13-ны өдөр 5 сарын 13-ны өдөр өнөөдрийн байгаль орчин аялал жуулчлалын яамны сайд оюун хорол шийдвэр гаргаж Монголын үндэсний их сургуулийн тэр хамгаалалтын 11-р хорооны нутаг дэвсгэр дээр байгаа 15.5 га газраас 3 га газрыг одоо буцааж цуслах эзэмших эрхийн цуслах тухай ийм шийдвэрийг шууд гаргасан. За энэ дээр гэрээ байгуулсан нөгөө үндсэн тал бол манай талтай ямар ч асуудлыг ярьж шийдээгүй, санал солилцоогүй ингээд гинтийн шийдвэр гаргасан одоо бид бүхнийг өнөөдрийн нөхцөл байдлыг үүсгэж байна. За бидний итгэл үнэмшил, бидний хөгжлийн зорилго ирээдүйн дүр төрх бол Монголын залуучууд 21-р зууны ихэнх үед амьдарч байгаа залуучууд яагаад дэлхийн боловсролыг эх орондоо эзэмшиж болдгоо? Яагаад Монгол улсад өнөөдөр дэлхийн стандартад нийцсэн олон улсын жижиг нийцсэн тэр оюутны хотхон их сургуулийн кемп Монголд яагаад байж болдгүй юм бэ? Болдгүй юм. Бид нар өнөөдөр дэлхийн боловсролыг заавал илүү сартал гаргаж Европод, Америкт эзэмших ёстой юм уу? Энэгээр бид нар Монголын дээд улс орны салбарт томоохон хөрөнгө оруулалтын үлгэр жишээ болъё гэсэн ийм итгэл үнэмшил, ийм сургуулийн хөгжлийн стратеги төлөвлөлтийн дагуу энэ кемпийг байгуулах үйл ажиллагаа ингээд бүтээн байгуулалтын үйл ажиллагаа эхэлж байна. 5 сарын 11-ний өдөр байна бас тийм санамсруу өдөр байгаагүй. Монгол улсын ерөнхий хүчин зарилгаар бүхний дээр мод тарих жилд 2 тарих өдрийн нэг өдөр нээсэн. Энэ жил Монголын үндэсний их сургууль 15 удаагийн нөхцөлтэй хийсэн. 1500 шахам оюутан төгслөө. Тэр 1500 оюутнууд маань энэ их сургуулийн кемпийг байгуулах энэ одоо үйл шавыг тавих энэ үйл явц давтсантай холбогдуулаад төгсөгчдийн төлөө тэнд байгуулъя. Тэр 3 га газар дээр чинь байгуулъя гэд ингээд өөрсдөө үүсгэх санаачлагаа гаргаад тэнд өөрсдөө ойч мод тавьсан. Үндсэндээ 14 сая орчим төгрөгөөр тэнд суулгац тарьцнуудыг нэг наст болон олон настууд ингээд суулгаа тарихад шөнө нь очоод Богдхан уулын дахин цааст газрын захиргаа байгаль орчны яамны холбогдох хүмүүсийн завраар очоод нөгөө суулгацсан байсан тарьц суулгацуудыг чи үндэстэй холоод авчихсан. Одоо байгаль орчны яамны буюу тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаа ийм үйлдэл хийж хахад бол одоо хүн янз бүрийн өнцгөөс одоо хардахаас сэрдэхээс өөр арга байх. Ингээд ийм явдал одоо байдал үүсэж байгаа. Ер нь бол бид нар өнгөрсөн нийгмийн үед чиг Монголын шин түүхийн үед олон засгийн газар Монголын ард түмэнд дамжиж өнгөрүүлсэн. Яг боловсролд ийм харалган байдлаар ханддаг ийм засгийн газар энэ танкны гишүүнийг бол одоо өнөөдөр багш сургуулийн хүмүүжүүлэгч
бид нар харж байна. Нөгөө талаар өнөөдрийн оюутнууд бол анх удаа юм тохиолдож байгаа бах. Улс орны эдийн засгийн байдал сайн байгаа. Төсөв хөрөнгө муу байгааг бид нар мэдж байгаа. Тэгэхэд хувийн хвшлээс төрийн биш одоо өмчөөс сан хөгжилтийг хийгээд ингээд дэлхийн жижигт нийцсэн Монголын залуучуудыг сурч боловсрох орчныг хөгжүүлсэн ийм стандарт бүхий кемпийг байгуулъя гэсэн ийм үүсгэх санаачлагыг одоо яагаад дэмжиж одоо бодлогоор дэмжиж мөнгөөр дэмждэг юм бол бодлогоор дэмжиж яагаад болдгоо юм бэ гэдэг асуудал өнөөдөр их одоо энэ бидний олон үндэсгийн хадгалахыг төрүүлээд байгаа байна. Нэгдүгээр. Хоёрдугаар Монголын нийгэмд хэвлэл мэдээллийн байгууллагууд бол одоо үнэхээр өнөөдөр хамаа хөдөлсөн юм байна. Урьдчилан захиалгаа өгөөд төлөх ёстой төлбөрийн төлөөд бид нар 25 дугаар сууг гээд байрладаг. Монгол нөөц хэвлэлийн төв дээр хэвлэлийн багвал хийлгэж байсан янз бүрийн эрдэмтдийн судалгааны ажлаар бид нар олон удаа хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтарч ажиллаж ирсэн. Гэтэл өнөөдөр 2 цагаас өглөө гэрээгээ ячаад 2 цагаас захиалгаа өгчоод за ингээд 14 цаг нойлоор хэвлэлийн юун дээр Монгол нөөц дээр хэвлэлийн багвал хийлгэнэ ингээд очиход Шингэлтэй төргийн засаг дарганы намын газраас танай хэвлэлийн байгууллагыг хийлгэхгүй гэсэн. Тэгээд ингээд одоо үдээр оруулахгүй. Шингэлтэй төргийн цагдаагийн 1-р хэлтсийн албан агч тэнд хамгаалтанд гарчихсан. Ингээд гэж байгаа. Одоо 4 дахь засаглал гэж илэгддэг. Мэдээллийн тэнцвэртэй байдлыг нийгэмд аль талаас нь хадгалж хүргэдэг. Хэвлэл мэдээллийн байгууллагуудын амыг одоо барих ийм байдал Монголын шинэ үеийн төхөд одоо би энэ удаа харж байна. Ойрын хэдэн жил бол ийм дуулдаг 1990 оноос хойш бүхэл бүтэн субъектийн хэвлэлийн байгууллагыг таслан зогсоодог. Ийм бол одоо ойрын хэдэн жил. Энэ бол сэтгүүлч тавуудын хувьд мэдээлэл авах хэрэгчлээ гэж нь хааж байна. Бидний хувьд мэдээлэлд амжуулах, мэдээлэл түмэнд хүргэх тэр сувгийг минь хааж байгаа ийм асуудал. Ийм асуудал. Бараг бидний анх тэмцэж эхэлсэн тэр гол зорилготой үнцний хувьд ач холбогдлын хувьд дүүх хэмжээний нөхцөл байдал яг 14 цагийн үед гарч байгаа шийдвэр ийм байдал хүрэж байна. Ийм байдал хүрэж байна. Та бүхэн тэгээд нэгийг утж бас тунгаан үзэн дээр тэгээд өчигдрөөс үйл явдлын гол товчруудыг бас хэлж өгч байна. Тийм өчигдөр ерөнхийдөө бол манай одоо яг саяны багшийн маань хэлснээр бол тэр төгсөгчдийн төгөл маань тэгэж устгацсанд манай төгсөгчдийн холбоо оюутнуудын төлөөлөл маань одоо эсэргүүцэж байгаль орчны яамд энэ өмнө очиж одоо оюун хорол сайттай уулзмаар байна тийм ээ шаардлага өгүүлсэн байгаа. Гэвч сайд бид нартай уулзаагүй. Гэхдээ мэдээж хэрэг тэнд оюутны төлөөлөлд очиж байгаа учраас бид нар их сургууль учраас бас тодорхой хэмжээний багш ажилтнуудаа бид нар томилж явуулсан. Өмнө самуу нэгтгэв. Энэ бол одоо 50 одоо хэлбэртэй зүйл байх ёстой. Бид нар янз бүрийн эрсдэлтэй алхмуудаас зайлс хийж одоо багш нараа томилж аваадсан байгаа. За тэгэхээр өчигдөр бол одоо мэдээж хэрэг бид нарыг тэнд зогсож байхад бол цагдаа нараа одоо хууль хүчний захиулах байгууллагын бол байсан бичлэг хийж исэн. За тэгээд хэдэн цагийн дараа юм. 2-3 цагийн дараа тодорхой хэмжээний одоо хүмүүс дотгошоо орж болно уулзъя гэсэн. За оюутнуудын маань төлөөлөл орсон, багш нарын маань төлөөлөл орсон. За тэгээ өнөөдрийн байдлаар бол тэнд орсон одоо багш нарын төлөөллөөс маань одоо нэг багш маань бол ингээд ор сургууг алга болчиход ингэж би хэлэх гээд энэ ор сургууг алга болчиход ингээд би бол яагаад ингэж хэлж байгаа юм бэ гэхлээр тэр багш маань бол одоо нэг мэддэгдэх хуудас авсан гэж байгаа. За мэддэгдэх хуудас бол ямар тохиолдолд би бас сайн мэдэхгүй байна. Гэхдээ мэддэгдэх хуудас авсны дагуу тэр хүнийг яах гэж авч явсан бэ гэхлээр энэ одоо болж байгаа зүйлдээ тайлбар өгөөч гэсэн. За тэр мэддэгдэх хуудсыг аваад тайлбар өгөх гэж байгаа томилогдсон хүн маань бол одоо манай тэр эрхлэгчдийн инновац хэрэгсэн дэд захир ширэг захирал маань байлаа. Энэ хүн бол одоо доктор, профессор хүн маань. За энэ багш маань одоо ингээд тотгошоо орсон уу одоо яасан тэр хүмүүстэй ингээд яваад байхгүй. Тэр хүний утас холбогдохгүй байна тийм ээ. Ингээд ерөөсөө байхгүй. За сураг сонсоод одоо яасан бэлээ мэддэгдэх хуудас нь хаанаас ирсэн бэлээ ингээд явхад энэ хүн маань аль хэдийн одоо тэр нөгөө ганц удаг гэдэг үлээ тийм ээ. Тэрний одоо тэр саатуулах газар 14 оног хоригдсон гэсэн юм биднэрт мэдээлэл ирж байна. Гэхдээ энэ мэдээллийг бол бид нар өөрсдөө ингэж асууж ингэж явж олж байгаа болохоос биш хинч биднэрт одоо албан ёсоор танаа үнийг инглээ тэглээ ийм учраас ингэж хорт саатууллаа шүү гэдэг юмыг ерөөсөө хэлээгүй.
ингээд одоо зүгээр байсан багш хүнийг тийм үү энэ одоо цуглааныг удирдсан гэж хэлсэн юм уу яасан ямар ч хэсэн тайлбар аавна гэдэг нэрээр аваад энэ хүнийг ингээд орчиж байна. Тэгэхээр одоо байгаль орчны яамны гадаа оюутнуудаа зохицуулах гад өмнө самуун дэгдэхгүйгээд очсон байсан одоо багш хүнийг бол яагаад ингэж 20 цаат болж байгаа юм бэ гэдэг асуудал бас гарч ирж байгаа. Тэгээ одоо болтол тэр хүнтэйгээ бид нар холбоо тогтоож чадахгүй байна. Ар гэрийнхэн санаа зовж байна. Оюутнууд маань санаа зовж байна тийм ээ. Одоо тэгээд энэ талаараа бид нар бас ингэж арт түмэндээ дуулахыг бидний одоо талаар яриад байгаа зүйл одоо ялангуяа өчигдөр бол бас бидний тэнд очисны дараа улсаар ямар мэдээлэл гарсан бэ гэхээр энд ирсэн оюутнуудыг бид нар одоо уруу татсан мөнгөөр хөлсөлсөн 20,000 төгрөг тараасан ч гэдэг юм уу тийм ээ иймэрхүү зүйлүүдээр бид нар хүчээр оюутнуудаа аваадсан гэсэн иймэрхүү мэдээлэл худлаа мэдээллүүд энэ тэнгуурт харсан байна. Тэгвэл ямар ч ийм зүйл байхгүй. Тэгээ энийгээ эсэргүүцээд бид нар ийм байхгүй шүү. Бидний ийм учиртай шүү гэх ингээд үзэл бодлоо илэрхийлэх гэхээр одоо бид нарт энэ хэвлэлийн баг хурал хийх одоо ирэх маань хүртэл хаалттай тийм ээ. Хаан чанахад ерөөсө боломжгүй. Би бол одоо анх удаа бол иймэрхүү юмтай бол тулгарч иймэр. Үнэхээр хаан очиж хинт хандаж одоо зүгээр энэ жирийн Монгол улсын иргэн тийм үү. Өөрийнхөө одоо болсон байгаа байдлын нөхцөл байдлыг хүнд одоо хүмүүст түгээ гэхлээр хаашаа хандах хэрэгтэй юм бэ? Үнэхээр хүчин мохсдож байна. Үнэхээр одоо тусламж хүсэж байна бид нар. Биднийг дэмжээч гэж хүсэж байна. Бидний талаарх тэр яваад байгаа сөрөг буруу мэдээллүүдийг та нар бити энийг бас нэг өнцгөөс нь харж тэр мэдээлэлд итгэхээсэй гэж бодож байна. Бид нар бол хинч ирээд уулзахад Монголын үндэсний их сургууль маань бол одоо Баянгол дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт буюу одоо яг Гандамгийн хойдолд тийм ээ байж байгаа. Бид нар тэнд байж байгаа. Манай одоо шалгалтууд явагдаж байна. Багш нар маань шалгалтаа авч байна. Оюутнууд маань шалгалтаа авч байна. Ингээд сургалтын процесс дуусаагүй ингээд байж байгаа. Бид нараас яагаад үнэн зөв мэдээллийг авах гээд нэг ч хүн очтгүй юм бэ? Яагаад заавал ч өдөр худлаа захиалгат мэдээллүүдийг ингээд тавиад биднийг ингээд гүтгээд идэх юм бэ? Энэ олон оюутнуудыг ингэж болохгүй ш. Мод тарьснараа бид нар яагаад буруутай байдаг юм? Өнөөдөр хин ч гэсэн мод тарьж яах гэдэг чинь сайхан зүйл үстэй. Мод тарих гэж бүүн юм болдог ш. Энд бол үнэхээр гомдолтой байна. Багшигаа гаргаж чадмаар байна бид нар. Энэ дээр нэмээд хэлэхэд төрийн машин, төрийн механизм үнийг шоронд хориход саатуулах байранд хийхдээ маш хурцтай ажилтдаг юм гэдгийг харлаа. Бид бичиг баримт боловсруулаад эдийн янзын үйлдэл гаргахад маш удаан байдаг жишээ нь иргэний өмнөх авъя, иргэний паспорт, гадаад паспорт авъя маш удаан байдаг мөртлөө яг 20 саатуулах болохоор 1-2 цагийн дотор шийдээд аль хэдийн тэр ганц удаагт нь аваачид хийцэн байх жишээтэй. Энэ дээр шүүхийн шийдвэр нь маш хурдан гардаг юм байна. Тэрнийхээ дагуу дорн л аваачид хийждэг юм байна. Тэрийг бол бид харлаа. Төрийн машин, төрийн механизм ийм хурдтай ажилладаг гэдэг нь анх удаага харж ийн гэж би болгож байна. Энэ түрүүн хурлын өмнө сэтгүүлч асууж ирсэн. Тэгээ зарим сайтууд дээр байгаа их сурвалжуудыг нэг харахад та нар оюутнуудаа явуулаад байгаа юм шүү, ард нөөцтэй байгаа юм шүү гэсэн иймсэг мэдээлэлүүд сайтуудаар байна гэж. Үнэхээр өчигдөр тийм мэдээлэлүүд гарсан байна лээ. Тэгэхээр та бүхэн өөрийнхөө олж ирж хайрлаж олсон их сурвалжаас авж байгаа мэдээлэлтэй сэтгүүлч хүн итгэл үнэмшилтэй байдаг шиг Монголын үндэсний их сургуулийн оюутнууд өнөөдөр суралцж байгаа өөрийнх нь их сургуулийн хөгжил дэвшил итгэл үнэмшилтэй хандах тэр хандлагаараа тэнд суралцж байгаа. Хоёрдугаарт тэнд байгаа багш нар Монголын боловсролын хөгжлийн ирээдүйн төлөө өөрийн итгэл үнэмшилтээрээ очиж тэнд оюутнуудаа зогсож байгаа. Тэрнээс биш оюутнуудаа урдаа ярьчаад ардан зогсоод гэсэн тийм юм огтоос байх. Энийг та бүхэн зөв салгаж ялгаж харж бичгийг хүсэж байна. Монголын сэтгүүл зүй хэвлэл мэдээллийн байгууллагуудад бол одоо эрүүл саруул үзэл бодолтой байгууллагууд ихэнх нь байгаа гэдэгт бол итгэж байна. Тэгэхээр өчигдрийн тэр хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан тэр юмнууд бол одоо миний харж байгаа өнцгөр бол дандаа захиалгаар хийгдэж байгаа. Дандаа одоо захиалгаар хийгдэж байгаа. Ийм л мэдээлэл тавигдсан байна. Тэгэхээр сэтгүүл зүйн үндсэн өөрөөр нийгэм тэнцвэртэй мэдээллийг хүргэх байгаа. Тэгэхээр та бүхэнд найдаж байна. Ямар сандаа бидний маниавар бол 25 дээр болохгүй болохоор шууд хэвлэлийн үрэлж ууцтъя. Тэндээс тусамжгүй яа гэсэн. Дараа бол бид Монголд ажиллаж байгаа олон улсын хэвлэлийн агентлаг Оройтер суйт юм уу, Синхой үед юм уу ингээд
гадны эвлэлийн байгууллагуудад хандна гэсэн бодолтой байгаа. Монголын сэтгүүл зүйн ирээдүйн өнөөдөр олон улсын глобал рейтингийн үнэлгээгээр өнгөрсөн жил ямар хавцаа гарсан тийм ээ, эвлэлийн эрхчлөө үзэлтэй хандах хэрэгтэй сэтгүүлчдийн энэ бол биднэрт бас хэдийгээр бид нар их сургуулийн орчинд ажиллаж байгаа гэсэн бидний анхаарлын төвд байдаг асуудал. Өнөөдөр бид нар биеэр мэдрэлээ тэрнийг үнэхээр нөхцөл боломжууд хэцүү байд юм байна. Юун дөрөв дэх засаглал энэ утга бол энд алдагдсан юм байна гэсэн ийм асуудлыг хүртэл одоо бид нар тэнд яриад байж байна. Бид нар нийгэм жаахан ингэж эрүүл сарвал хандах ёстой байл. Мэдээллийг тэнцвэртэй хүргэх хэрэгтэй байна. Ер нь бол энэ эцэст ихэнгийн гаргалгаа байхгүй юу? 8 настай хүүхэд, 80 настай жуунц аль нь шууд онол боловсрол хэрэггүй бодчих юм байхгүй юу? Тэр машины зохицол хэрэгтэй үед 0 хэрэгтэй. 0 машины зохицол хэрэгтэй юу? Тэнд их сургуулийн кемп хэрэгтэй юу? Гэхдээ одоо хариуг нь чад асуудал байхгүй юу? Гэтэл ингэхгүй улаарад байгаад нь хардлага төрүүлээд байна. Магадгүй энд угаасаа тэр аян газар хүмүүс оюутнууд одоо ингээд тийшээ алхаж байдаг хүмүүс энтрээ энд зайсан заавал баячуудын ороод байх хэрэгтэй юм. Энд ягаад боловсрол шинжлэх ухааны мэдээлэл соёл гэрээлийн төв байж болдгүй юм бэ гэдэг ингээд ярилцж явах бол их сургуулийн кемпийг илүү дэмждэг. Их сургуулийн кемп. Гэтэл тэнд тэр нийтийн 3 газар дээр нийтийн 0 машины зогсоол байрна гэж хаад барьсан дүр үзүүлж хаад цаана нь баячуудын хаан улсын өртөг 8-нд явчих үдэ гэсэн нэг болгоомжл байгаа. Нэгдүгээр. Хоёрдугаар байгаль орчны сайд минь өнөөдөр утгын нэмгээд их сургуультай. Тэгэхээр бас энэ одоо магадгүй өнөөдрийн эдийн засгийн утга хэллэгээр бизнесийн өрсөлдөөнд өрсөлдөгчөө нухчин дарах шудраг биш өрсөлдөөний хандлага гарах. Өөрөөр хэлбэл одоо замаасаа зайлуулах ийм бодлого давхар явж явах гэсэн хандлагыг одоо өөрөө ирэхгүй төрүүлж байгаа. Ийм хатлаа. Энд дээр даавхан одоо бас нэгэн оюун ухаанаараа сэтгүүлчтэй ялгаас алгаж ойлгох гэж итгэж байна. Хамгийн гол хүсэх юм мэдээллийг бид нар тэнцвэртэй нийгэмд өгөхийг хүсэж байна. Би бас нэг хоёр зүйл дээр тайлбарлая гэж бодож байна. Энэ саяны дээр газрын маргаантай холбоотой асуудал дээр анхаарал татж байгаа нэг зүйл байна. Өөрөөр хэлбэл энэ богд хаан уулын одоо эдгч амрагчдад одоо салхинд гарч байгаа, гэр бүлээр явж байгаа, найз нөхдөөр явж байгаа маш олон хүмүүс бий. Гэхдээ энэ хүмүүст бол одоо зориулсан одоо нийтийн 0 зогсоолыг шийдэхийг эсэргүүцээд байгаа юм ерөөсөө байна. Хамгийн гол асуудал нь энэ Монголын үндэсний их сургуулийн эко кампусын төлөвлөлт нь угаасаа энэ асуудалд тусгагдсан. Одоо 850 машины зогсоол, ил болон 70 зогсоолын хэлбэрээр шийдэх. За тэгээ мөн тэр боловсон нойлын асуудлыг хүртэл шийдэж тусгацсан байгаа. Тэгээ энийг яамных нь манай одоо өдөртөх хүмүүс үзүүлсэн. Энэ бид нар өөрсдөө хөрөнгөөрөө ингээд хийх гэж зураг тусна гарцсан ингэсэн явж байгаа. Бид нар энийг хиймээр байна гэхэд үгүй заавал энэ газар тасдаж аваад улсын хөрөнгөөр 3 тэрбум төгрөгөөр энийг ингээд засаж янзлана. Ингээд зүтгээд байдаг нь маш сайн. Яг нэгэн зураг тусны батлагдсан бид өөрсдөө энэ бүтээн тэр нь угаасаа бүгдэд нээлттэй байна. Одоо ч хэн зайсан руу гараа явахад тэр амралтын газар дундаа өөрсдийнхээ хашин дээр явж байгаа юм шиг чөлөөтэй явж байгаа. Чөлөөтэй байна. Гэтэл тэрний яг өвд хэсэгт нь газрыг тасдаж аваад тэгээд тэндээ пост байгуулаад орсон хүмүүсээс мөнгө хураас мөнгөөрөө байгаль орчноо цэвэрлэнэ. Ийм асуудал ирээ. Тэгээд тэр 3 тэрбум төгрөгийг одоо 500 машины зохицуулыг одоо хэдэн төгрөгөөр барих юм тийм үү? 3 тэрбумаар барихгүй тодорхой. Улсын 2.9 тэрбум бараг өнцөд 3 тэрбум төгрөгөөр энэ асуудлыг шийдэж байгаа гэж ийм мэдээлэл тавьсан байна. Тэгэхээр энэ бол ерөөсөө цаанаа бол ерөөсөө бид хийнэ, бүтээнэ, энийг бүгдийг нээлттэй байлганаа. Энэ асуудал шийдэгдэнэ гэдэг хахад үгүй заавал эндээс аваад улсын мөнгөөр хийнэ гэж үтгэж идэх нь маш эргэлзээтэй асуудал байгаа хгүй. Энэ дээр бидний гол нэг эдгүүцэн төрөл энэ дээр хүн бид нар өөрсдөө өргөрөө гэж хахад ямар учиртай вэ гэдэг тухай асуудал. Хоёрдугаарт бол цаана бид энэ шударгасны тухай асуудал яригдж байна л да. Одоо сүүлдээ та бүгд саяны хийсэн мэдээллүүдээс харж энэ хүний эрх хэрэгчлээний асуудал байна. Өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж болох хүүгүй юу гэдэг тухай асуудал байна. Асуудал ийм дээр хүртэл ингээд тулгарч ирсэн нь үнэхээр харамсалтай байна. Энийг бид бүхэн бол одоо эв зүгээр шийдий. Манай энэ оюутнуудын гаргасан одоо санаачлах хүсэлтийг бүгдээрээ сайхан дэмжиж гэсэн ийм хүсэлтэй байна. За гуравт бас нэгэн зүйл нэмж хэлэхэд одоо энэ газрын маргаантай байна гэж үзээд байгаа энэ 3 газраас цааш бусад одоо газар эзэмших гэрчлэгэн дээр тусгагдсан 12 газар гэдэг нь тэгээ бусад одоо энэ газар дээр манай
байгууллагын үйл ажиллагаа хэвэн явуулж явах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл одоо бид энэ 100 номын сангийнхаа барилгын шавыг тавиад энэ номын сангийнхаа барилгыг эхэлсэн байх хэрэгтэй. Хамгийн их номын сангаар эхэлж байгаа кампус юм. Гэтэл энэ нөгөө маргаантай байгаа хэсэг рүү орохгүй гэдэг шалтгаанаар нөгөө тийшээ одоо орох одоо хүнд машин механизм өшөө одоо барилгын материал татах ямар ч асуудал тийш оруулахгүй бүх одоо очиж байгаа машин дэргийн одоо жолооч нарын чичгээр тэр хураахаас ахуулаад ингээд бүр ингээд таслан зогсоож байгаа юм. Энэ одоо ямар учиртай юм? Хэрвээ маргаантай асуудал байгаа бол тэр шүүх шийдэгдэл тэрийг хүлээж болно. Бид бусад газараа үргэлжлүүлээд явж явах хэрэгтэй биз дээ. Тийм үү? Эко сургуулийн кампусыг барьдгаараа бариад номын сангахаа нээлтийг хийгээ явж явах хэрэгтэй. Гэтэл энэ асуудал бүр зогсоодсон байгаа нь бид бүхэн одоо энэний эко кампусын төлөө гаргасан одоо хөрөнгө оруулалт өөрөөр хэлбэл одоо машин механизм томд хөрөнгө хүсэлсэн түрээсэлсэн одоо юу гэдэг нь барилгын материалыг татаж авах хүмүүстэй гэрээ байгаа. Энэ зардал хөрөнгө одоо өдөө өрт ингээд зарцсан байдалд байгаа. Энэний хариуцлага хэн хүлээгүй гэдэг тухай асуудал бас цаана гарч ирж байгаа. Ингээд бид бүгдийн ярьснаас бүгд үзвэл одоо их хэрэгцлээний асуудал, шудраг усны тухай асуудал, нэлээ энэ өргөн мөрөдтэй асуудлыг ярихгүй бид бүхэн болохгүй юм байна. Нийгэмд бид бүгдийн тухай бас маш их сөрөг ойлголтууд явж байна. Бид бүхэн мэдээлэл тэнцвэртэй хүргэх хэрэгтэй маа гэдэг зорилгоор өнөөдрийн арга хэмжээ зохион байгуулж байна. За энэ дээр яг нэмээд хэлэхэд бид бол дэлхийн шилдэг сургуулиудын нэг болно гэсэн зорилго тавьсан байж байгаа. Тэр зорилгодоо хүрэхийн тулд эко кампусыг барихаар төлөвлөсөн байгаа. Гэтэл яг өнөөдрийн байдлаар энэ кампусыг барихын тулд элс хайргаа татах мөн арматурын бүгдийг татахад энэ машинуудыг зогсоогоод дотгош нь нэвтрүүлэхгүй байгаа. Яг үннийг хэлэхэд. Энэ маань бол одоо бидний хийж бүтээх хүсэл зорилгыг мохоогч байгаа хэлбэр юм аа гэдгийг бид харж байгаа. Иймээс бид бол цаашдаа тэмцэх болно. Хэрвээ энэ үнэлгээ тасхан зогсоохгүй тэмцэх болно. Нэг багшийн маань сулахгүй бол бид цаашдаа дахин тэмцэн мөн дээрээс нь сургуулаач байгуулна. Кампусаач байгуулна. Энэ бол гадны ямар ч хөрөнгө оруулалт байхгүй. Зөвхөн Монгол улсын Монгол иргэний хөрөнгө оруулалтаар бидний хөрөнгө оруулалтаар явагдаж байгаа юм аа. Иймээс бид бол цаашдаа тэмцэх болно. За